Орхилохоор нэг боллоо шүү дээ өрөн минь. Хизээ чохог үүлэндээ цаг хугацаагаа зарцуулах юм. Хизээ чохог үүлэндээ мөр гаргаж зоригдох юм. Хизээ чохог үүлэндээ эм хайргүй зүтгэх юм. Хөлцөйтөл байна. Хөл ихэтэл байна. Тоборн тарбалзуулж танхилцуулахаараа нэг боллоо шүү дээ. Өрмөн чи хэдэнтэй боолтонд суусных эвнэгдэл гэж чохом юу болохыг надад тайлаа. Тархиа цуцаа төрж бодол гэж хэлж өгөөгүй юм шүү. Хэрэгэл ашигл өрдөн гараг гэж өгсөн бэлэг байтал ганц үг тодолж чадахгүй бол тархиар яах юм? Гах зүйл дүүргэж чадахгүй бол оюун санаагаар юугаа хийх юм? Нэгдлэхэд бодгонгууд нь нөхцөл байдлаас хамаараа тухайн үйлийг үйлийг хамтран нэгдлэхээр хүмүүс ганц хүний асуудал биш. Хүмүүс хоорондын харилцааны асуудал гэж бодогдож байна хамгийн түрүүнд. Тэгмээ тухайн үйлийг тухайн нэг зүйлийг хийж бүтээхийн тулд харилцсан өөрийнхөө хүн болгоны чадвараасаа ондоо давуу сул талууднаас ондоо тэгээд тухайн үйл нөхцөл байдалтай аль нь хэрэгтэй байдгийг аль аль талаас тодолж чадаад тэрийг нэгтгэж чадах юм бол тэр нийгэм нэгдэл юм болов. Охин өрчи хариулж дэйлхөө. Нөгөө таны өмнө тэр нэг подкаст дээрээ сонсож байхад нөгөө мөр толгой хинэн мөр толгой байх юм, хин хинийгээ дагах юм, хин гар хөлний ингээд бүгдээрээ нэг байр суурьтай байх шиг байгаа юм бид нар. Тэгээд өөр ингэсэн үүлэндээ эзэн суух юм шиг байна. Тэгээ хэрвээ хамгийн түрүүнд өөртөө эзэн болох юм бол би биестэйгээ нэгдэх тэр нэг суурь тэр нэг өөртөө л эзэн болсноос л эхлэх юм байна гэж бодоод байгаа юм. Тэгээд би нөгөө хурлаас бид нар хинэн мөр толгой болж ямар чадамжтай гэдгээ яаж тодлох уу? Ер нь ямар арга замаар мэддэг юм бол бид нар чинь нөгөө монголчууд гэдэг нэртэй л болохоос биш маш их тийм олон төрлийн мэдээллээр толгоогоо угаа алгацсан гэх үү эсвэл толгоогоо мансуур болцсон. Учираас нэг санаа бодлохгүй учраас нэгдэж чадахгүй байгаа. Тэгээд нэг санаатай болохын тулд алтан сударч юм уу өвөг монголчууд маань юу хийж исэн, өг түүх маань яаж өрнөсөн гэд одоогоор судалж авч байгаа. Тэгээд магадгүй энэ нэг тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа олон хүмүүсийн хувьд бол нэг ч хүний хувьд ярих юм бол бид нар яаж хамгийн түрүүнд өөртөө эзэн суух уу? Та улаач үртэй өвөг дэцээ хөндлөж чадахгүй байхад яаж өөртөө итгэх юм гэдэг нь миний хувьд бол бас би өөрийнхөө надад нөлөөлж дэцийн мэдээллүүдийг бүрэн барьж аваад гол нь түүнийг сатаарлах үйл хэрэг болгож чадчихэв үү гэдэг асуулт толгойд их тэгж эргэлцсэн. Тэгээд өөрийгөө таны улаач үр бит хоёрын адил шинжүүд бол бас их олон байдаг. Хамгийн түрүүнд хүндлэлийн мөрөөр бусдтай харилцаа хийх чадвар дутмаг хамаг түрүүнд өөрийнхөө ижээ аавтай үр хүүхэдтэй хань ижилтэйгээ ойр тойрныхоо хүмүүстэй хүндлэлийн мөрөөр ингээ харьцаж чадахгүй байгаа. Тэр юунаас болов гэд тэгэхээр өнөө нартад бид нэр маш олон мэдээллүүдийг ингэж гаднаас авч байгаа. Тэгээд яг энэ цаг үе маань өөрөө ийм мэдээллийн цаг үе болчихсон. Хэрэгтэй хэрэггүй их мэдээлэл дундаас төөрч бодлаад өөрийнхөө өг дээдс гэхлээр хамгийн түрүүнд ээж аав маань бодогдож байгаа аав ээжигээ буруу мэдээллээр шүүгээд алдаатай байсан юм байна гэдэг дүгнэлт гаргаад ирэхлээр аав ээжтэйгээ хүндлэлийн мөрөөр эцэж чадхаа байсан байх жишээ миний бие дээр бол ингээд амьдрал дээр үзэгдэж байгаа. Тэгээ хэдийгээр би бол миний бие ээжээ аавыгаа ингээ хайрлах хайр дотроос байгаа боловч
яг өнөө нартд бол төдийлэн сайн одоо хүндэтгэлийн мөрөөр харилцаж чадахгүй л байгаа. Тэрийгэ мэдрээд байгаа боловч арга замаа төдийлэн сайн олж чадахгүй. Мэдэж байна. Гэвч үйлдэл одоо Үйлдэл хийх гэхлээр альва үйлдэл нөгөө дотор чин сэтгэлээс гэдэг юм уу хүн нөгөө хүссэн юм бол хинч хоригдж исэн ингээ хийчдэг. Гэтэл нөгөө хүсээгүй учраас тэр дотроос хайрын эрчим цуглахгүй байгаа юм шиг байгаа юм. Тэгээ тэр хайрын эрчмийг үгүй хийсэн тийм харын адын бодлууд одоо хаанаас ач гараад ирдэг. Алдаа ихтэй учраас өөрийгөө харлуулчихсан юм уу да гэж хараад байгаа шүү дээ. хэрэггүй хэсэг байвал дараа нь чи хасчих нь байлгүй дээ. Үгүй. Миний удаач миний яриаг хасдаг зонтой юм. Ямар сайнда толоос илүүг нь тастад өнөختөө оруулчих нь байлээ. Миний өмнөөс шийдвэр гаргаад байгаа надад өгтөө бол огт таалагдахгүй байгаа. Би өөрийнхөө тайлж байна. Миний амийг хэн харих юм? Миний улаач л харж дийлээд байгаа юм. Тиймээс хоригдсон мэдээлэл нь олонд төгөж чадаагүй төгжигдээд үлдсэн бэ. Одоо яах вэ? Орхиод ярих уу? Давтаад ярих уу? Давтаж ярина гэж сэтгэснээрээ чи өөрөө ярь тухай чамайг давт гэхээр давтаж байдаг. Дуугүй гэхээр дууга хурааж байдаг нь би юм байж тийм үү? Мэдээд байвч үйлдэл дотоо энэ ямар очихтай вэ? Үрмэ. Түмэн бодол ихтэй юм болов. Энэ яг нэг тийм дараалсан үйлдэлүүд л байгаа гэх шиг. Хэрвээ нөгөө хүндлийн мөрөө урдаа бариад айдсаад аваад одоо магадгүй таны хэлж байгаагаар таны улаач таны үгийг тастаад тавьчих нь гэхлээр өөрийнхөө бодлоор олон түмэнд таацуулаад тавьчихж байгаа нь бусдаас ирэх шүүмжийг багасгахын тулд юм болов. Магадгүй бүтнээр нь тавиад тэр шүүмж нь ямар ч үж болно, сайн бөгөөд саар байж болно. Гэхдээ тэнцэнэс магадгүй суралцах байсныг яг тийм өөрөө мэдээ тастаа тавьчихж байгаа. Тэгээ миний гаргаар бол бид нар өнөө нартад их олон үйлтэй болох учраас одоо нийтээрээ л хуучин за юу н 10-ад жилийнхтэй харьцуулахад л үйлдэлүүдээ маш тийм дутууд үлмэг хийдэг болсон. Тэгээ зөвхөн бас таны гах зулаачийн асуудал бус нийт түмний асуудал болоод байгаа л да. Нэгдүгээрт үндсээ за чи үргэлжлүүл чадахгүй байж миний түмэн олонд зориулж хэлсэн үйлийг яаж тасалдуулж зөрхилж байна вэ? Чи энийг өөрөө хийчихэл дээ. Тэгхүү тийм биз дээ. Нэгэнт таслах хэрэгтэй юм бол өөрөө хийсэн нь дээр байлгүй дээ. Нэгдүгээрт үндсээ бөхлөөгүй тул алсын хараа тод бос алсын хороо савлах шинжтэй тул үйлдэл цэгцгүй. Үг хэмгүй. Бодол сарнах бөхшөх төрөх шинжтэй. Үндэс бөхлөх гэж ямар үйлв? Зорилгоо тодлох юм болов. Таныг түрүүн асуухад яг хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь тэр яг үйлдэл рүү хөтлөгдсөн тэр мэдлэгийн тодорхой хэмжээр зэгцлэгдээгүй болохоор түүнээс болоод яг үйлдэл хийж чадахгүй л явах гэдэг юм болов гэж бодогдсон. Бас дээрэс нь өөрөөр итгэлтэй байдал нь хэрэг хас шалтгаалаад зориг гэдэг зүйл бас дор чи сая сонирдсангүй юу? Нэгдүгээрт үндсээ бөхлөх ард нь алсын хараага тод барих.
Харин би үндсээ бүхэлх нь юу вэ гэж асууж байна. Хүндэлийн мөрлөө яваад байна. Цэгцэлгээл Юг цэгцэлэх юм? бодлоо. Яаж цэгцэлэх юм? Алсын хараагаад бодгонгууд нөгөө нэг 3 цагийн үсээр бодгоо. Бүү өсчтөгөө эхлээд үндсээ бүхлөх гэдгээ таталъя. Үндсээ бүхлэхээр илүү өнгөрсөн болоод одоо цагтай холбоотой юм болов. Нөгөө тэр цагтай холбоотойгоор юу бодлоо цэгцлэх юм бол ирээдүйн үе чиглэлийг сэжмэн авах юм болов гэж бодоод байна шүү дээ. Өвдөдтэй итгээ зүгээр өвдөдтэй өөрийгөө даатгаад тэгэл үйл мөрийн үлдээд явчмаар байгаа байхгүй бид нар ингээ айгаад байгаа байхгүй юу өнөө нартаараас итгээд айгаад байгаа байхгүй нөгөө алд биеэрээ сэтг гэх юм бол алдаанаас үүрэг хийхгүй гэдэг шиг алд биеэрээ л хийгээд байгаа байхгүй уул нь бол цаана нүчнөө өвдөдсөн мэдээлэл тэр хүмүүсийн алсын хараа үйлдэлээ хийх гээд байхад чинь бид нар урдуур нь ингэж үлддэг ингээд өөрсдийнхөө яваад байгаа байхгүй. Уг нь бол өвдөдөө хүндлээл тэр хийгснийг ингээ хийгээ явах юм бол яг алдаагийн илүүтэйгээр ямар тийм химийн зөрүү гарчин гэдгийг ажиглаад тэрийг магадгүй хэрэв өвдөдөө хүндэлж байгаа бол өөрөө урдуур нь орж хийхээсээ илүүтэйгээр өвдөдтэйгөө одоо тохирол ярилцаад тэгээ шийдэлцээд тэгээ яах вэ гэдэг юм хүндлийн мөр бидэрт ер нь дутаад байгаа байхгүй. Сайн өрөө байна. За би уг нь энэ өрийн тастаад хаячихсан таар хэсэг дээр 21-р зуун одоо цаг хугацаа яаж одоогоороо өндих тухай тайлахыг оролдсон юм л да. Тэнд 13 дугаар зуун руу айгүй үг хэлчихсэн болж тааралаа. Тиймээс миний өрийн арга дах ухаан нь өөрийгөө үгүйсгэх шийдвэр болж илэрчээ. Намайг үгүйсгэн гэдэг өөрийгөө үгүйсгэж буйл хэрэг шүү дээ. Тийм үү? 13 дугаар зууны үеийн онгодуудын хэм сэрсэн үү? Сэрсэн гэж бодож байгаа. Тийм ээ. Тэд өвөө сануулан сэрэж байна. Тийм үү? Тийм. Өшөө цаашаа явах хэрэгтэй гэж би уг нь айлдсан юм. Энэ тийм айгүй сонсогдоод байна уу? Үгүй. Өөрийн бүрийг үл хүндэлж үл хайрлан хатуугаар шахуурдах хэрнээ. Өрөөл бусдад болохоор хайлсан тугалаг гэдэг нь байх нь ямар учигтай. Дахиад өөрийгөө үгүйсгдгийн шинж босоо өөрийгөө үгүйсгэж буй тул ичи эцгээч мөн үгүйсгэхийн улбаатайгаар хайр инэрлээ гүйцэд агсаж чаддаггүй ажээ. Гаднаа өнөө өрсүүдэд хайлсан тугалаг харагдавч ичи эцгээ хайрлаж чаддаггүй хүмүүн бусдын ичи эцгийг харилж дөнгөхгүй л байлгүй. Зүгээр л айдсаа ялтам инээмсэглэлээр илэрхийлж буй үйл явц тийм үү? Чохон тэдний төлөө тэднийг гомдочихгүй гэсэндээ тасдсан аж. Гэвч үнэндээ тэднийг хайрлж хүндэлсэндээ юу гэвэл тодорхой хэмжээнд тийм ээ. Гэвч өөрийн эцгийг хайрлахгүй хүмүүн бусдын эцгийг хайрлах нь юу л болдоо? Таурусуудын асуудал бүр чинь үндэс рүү нь холбохоор дондоо л өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө танихгүй, өөрийгөө үнэлэхгүй, өөрийгөө хайрлахгүй, өөртөө итгэхгүй гэдэг рүү явж ордог нь ямар учиртай юм бэ өрсүүд минь. Энд чинь нөгөө бид нар баг насаа өсвөлээд нийгмийн нөгөө хар буруу хайрцагт орчихсон. Тэгээд өөрийнхөө тэр дотоод нөгөө айр итгэж би дуулсан. Тэр нэг дотоод өөрийнхөө зангаараа байж чадхаа байчихсан. Тэр нэг хайрцагын дотроо л хөрхий бид тэр хайрцагныхаа
хүрээнд л өөрөө илэрхийлээд байгаа нь бид нарыг өөрөө өөрсдийгөө үгүй хийлгэж байгаа нэг зам болоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ нэг хайрцагнаасаа гарч тэр нэг дотоод өөрийнхөө тэр зангаараа юунаас ч айж имэхгүйгээр тэрийг алдаа гэдэг юм оноо гэдгээр илэрхийл одоо тосолгүйгээр зүгээр л би ингээд үзье. Яг миний дотроос юу гарах нь уу гэд ингээд тийм зөрг хэрэгтэй юм байна гэж би бол ойр үед ухаад байгаа юм. Зориг бол бүр дараагийн үе шатанд илрэл үзүүлэнтэй. Тодорхой төвшөнд зориг илэрч болно. Гэвч үүлийнхээ царааг таниад үүлийнхээ төлөө амь хайргүй зүтгэх зориг бол үндсээ бөхөлж алсын хараага таньсны дараагаар илэрдэг үйл явц юм. Нэр тэр ч тийм шүү. Тийм үү. Зориг гэж авч тий зоригдол үүснэ шүү. Зориг үүснэ. Тэгвэл эхлээд үндсээ таних хэрэг гарах. Энхийн тулд өөрийгөө үгүйсэхээ болохоос эхлэн шүү дээ. Зориггүй их хачирхалтай. Өөрийгөө үгүйсэхгүй тулд зориг хэрэгтэй гэж энд нэг дуу хоолой дугарч байна. Яагаад шат алгасаад байгаа юм? Тэгэхээр миний олж хараагүй нэг юм дутуу байна тий. Улаачин дуу хоолой. Энд бас олж хараагүй л байна. Өөрийгөө үгүйсэхээ болохын үндэс нь өөрийгөө үнэлэх босоо. Өөрийгөө үнэлэхийн тулд юу чаддаг, ямар онцлогтой гэдгээ таньж мэдэх босоо. Таньж мэдэхэд зориг шаардах. Шаардахгүй. Шаардах юм шиг. Үгүй шаардахгүй. Бүхэн зөвшөөрөх. Үнэнтэйгээ нүур тулахад тарыг ямар юмны зориг гэдэг юм. Тэрийг ухамсарт үйл гэдэг болохоос бос. Яагаад ухамсарт үйл хийхийн төлөө зориг шаарддаг болчихоо вэ? Ихтлэл яйцтай болчиход байна тий бид нар. Тэгтлээ ухамсаргүй байдалда дадчихсан юм биш үү? Тий тэгсэн тэгж байгаа. Өөрийн тойргоо түүхээр бүрлдүүлж тэндээс толгоогоо цохиулах хугацаа нь тун ховор ажээ. Тэгэхэд ядаж сэтгэлхээс эхлэн бидтэй. Тий. Энд чинь хүн ёсны үйл шүү дээ. Зориг шаардлагагүй. Хүмүүн замбаараа сэтгэхэд л ил байж байдаг үйл шүү дээ. Сад болдог үйлүүд байдаг. Түүнийг орхиж болохгүй. Жишээлбэл бардамнал. Өөрийгөө болоод байна гэж бодох. Залхуурал. Өөртөөгөө ажиллахаас төвөгшөх. Ухаж төнхөөс ядрах, залхах. Атаархал, бусад руу хараад өөрийгөө мартах. Мөн өөр юу байх вэ? Уур хилэн буюу хийл эргээд байх. Шийдэлгүй л тойроод байх. Гэх мэт хаалтуудыг Таурусад хайрцаг гэж чи. Хайрцаг гэж нэрлэх шиг боллоо. Би тэгэж ухаалаа. За 21-р зуун гэж чинь тийм л хайрцаг тангуудын 100 ажээ гэвэл та нар хэрэг хүлэн зөвшөөрөх вэ? Бүтэнтэй илүү хайрцаг. Монголчууд хэдэн үед хамгийн ихээр мандаж байсан юм? Мянганаар мандаад ах шүү тий. Өнөөгийн үед Их Монгол улсын үед үнэхээр оргилдоо хүрээ байлгүй дээ. Тэгээд тэр төгтлөө дорд орчихсан өрсөд дээр чинь төгтлөө дээр суудалтангуудын химиг нялцаахаар хэдэн хүлээж авах юм, хэдэн хэрэгжүүлж чадах юм, хэдэн холболт
уялгын ухааныг нь охоглох юм. Дандаа завсартай, зайтай, өсчсөн өрсөд байгаа босоо. Дунд нь холбоос хэрэгтэй шүү дээ. Би ийм л үйл айлдсан юм. Би ганцаараа нөхөн гэж өөрийгөө тунхаглах гэсэнгүй. Гэвч би тодорхой хэмжээнд нөхөн шүү дээ. Намайг тонин мэдэж байж, намайг үнэлэн, намайг үнэлж байж, намайг хүлээн зөвшөөрнө. Намайг хүлээн зөвшөөрж байж яах вэлээ? Үнсээ бүхэл. Тийм ээ. Маш ухаалаг юм. Үнсээ бүхсэн. Тэгээд цааш явна бидтэй. Алсын хараагаа тодлон бидтэй. Доод хязгаар. За яах вэ? Хязгаар босолтаа ойлгохдоор нь тэгэж ярий. Доод хязгаар 21. Дээд хязгаар 13. Би холбоё гэвэл үндс нь голдоо байна уу? Яах вэ? Миний үндэс гэхэр дандаа газар доор үндэслээд дээшээгээ ургах үйл төсөөлөд байдгийг. Энд нь суучихсан хайрцаг юм шиг байгаа юм. Би өөрөө ажиглаж олох нь гэхээр жил 7-8 сар болоход ажиглахгүй л байгаа юм. Үндэс гэхээр төв нь босоо. Төвөөсөө дэлгэрч төвдөө хордог босоо. Тийм үү? Ягаад гонглцхаа да. Яг нөгөө бүрэн ойлгож тасаж очиж байгаа. Яг ойлгохгүй. Хэмийн үйл шүү дээ. Хэм төвөөсөө түгээж төв рүүгээ л хорон шүү дээ. Та өөрөөсөө хураад жижигэрлээ гэж төсөөлвөл ингээд хомигдож байгаагаар төсөөлдөг бидтэй. Үгүй юу? Доошоо ингэж төсөөлдөг юм уу? Хомох гэвэл тэгж төсөөлөх юм байна. Хураах гэхлээр арай өөр төсөөлөх. Хурах. За миний өр бол доороос дээшээ гэж ургамал ургах үйл явцаар үндэс гэдгийг ухаглаадгаас болж жил 8 сарыг алдаж байна шүү. Нэгэн ойлголт ямар их өөрчлөлт авчирдгийг Торосод ажиглаж байна уу? Хэрв тэр нэг л удаа үндэс гэж хэлэх болгонд минь төв рүүгээ төсөөлсөн бол бидний үйл голт нь байгааг ухах байж. Голт нь байгаа юм бол би тэднийг чичилж үлийгээ хийх билээ дээ. Энэ тэгэхээр тийм сони юм бод цаг хугацааны хувьд хэрвээ үндэс нь голтоо гэх юм бол би сая нөгөө Хэмийн хувьд шүү. хэмийн хувьд. За чи өргөлж ялаа. Яг нөгөө 13 дугаар 100 гээд яг юу тогтлороо бодоод үзэх юм бол монголчууд чинь нөгөө 950 мянган жилийн түүхтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр цаг хугацаагаар бодоод үзэхлээр би 950 дундах дээр цөм гэж ойлгоод байгаа байхгүй юу? Яаж ч зүгээр тийм орж ирсэн. Үгээр нь хөөж байна. Модон сэтгэлгээ шүү. Хан тэгээд жоод 30 юм шиг байна. Тийм бидтэй. Цаг хугацааны гол нь голтол байж таараа их шулуун сэтгэж байгаа үйл явц босоо. Гэвч альва үйл маш төвөгтэй зүй тогтолтой шүү дээ. Цогц бүрдэлтэй шүү дээ. Тэнд хэн илүү шулуун сэтгэн тэр монхог болго. Энд маш шулуун сэтгэлтийн авга суу ухаантан сууж л бай. Үргэлж тагдаг юм. Бас нөгөө өрлөөгөө гэж ойлгосон. Төрөөгөө гэхээр нөгөө өрнөөсөө Тийм ээ, та өөрөөсөө яагаад өр зүрх гэдэл өнөө сэтгэл гэжээ энэ цэжнийхаа төв төсөөлөд байдаг бидтэй. Би хааш нь хүргэж өгсөн. Гэвч төв рүүгээ хурах гэдгийг
зөнгөөрөө тэмтрээд байгаа тул эндээ байгаа үйлийг эндээ авчирч сэтгэж буй илрэл босоо зөнгөөрөө мэдтгэл байх. Тэр өрнөөс нөгөө зориг гарч ирэх юм шүү. Тэ? Нөгөө тархин дээр бахаа явж ирсэн зүрх сэтгэл рүү орж ирсэн чинь өнөө подкастн дээр. Тэгээд тэр тэгэхээр зүрх сэтгэл гэж нэг юм байх нь дээ гэд тэгээд би яг Зүрх сэтгэл гэжийг би тархин гавлын дадалжуулсан хэм гэж таталж өгсөн шүү. тий. Цайнаар үйлдэж дадалсан өрсийг сайхан сэтгэлтэй л гэх нь. Нуугаар үйлдэж дадсан өрсийг муу санаатай хар дотортой л гэх нь. Тийм үү? За тэр төвийн байрлал нь хамаа алгаа. Ямар тач тэр бол хурах цэг ажээ. Төгөгч цэг ажээ гэвэл охож байна уу? Тэндээ ойлголтын үндсээ зөв тавиад дэлгэрүүлэн дадалж бол өөрөөсөө эхлээд өрөөлөгч өргөн дэлхийгч өөрчилж дийлэх нь байна шүү дээ өрсөд минь. Их хол сонсогдохоо болжээ янз нь. Анх айлтгад ихээ хол алсад мэт ярдгал үйл. Яаж хийх юм бүү мэдэл байх шиг үзэгдсэн. Тэгээд чи яагаад миний асуултанд хариулж чадахгүй байгаа юм? Яагаад гэвэл дараагийн шат таних мэдсэнгээ үнэлэхгүй байгаа улба босоо үнэлж үн цэнийг нь тодлохгүй бол яаж эрдэн болох юм? Яаж үйл болж дэлгэрэх юм? Яаж өгүүлж уран цэцнэр орсох юм? Тэм бидтэй. Ингээд шатандаа л гацах, шатандаа шаталгасан үсрэх, буцаж хэрэх гэх мэтчлэн үйлүүдийг өмнөх подкаст гэж дээр нь тодлох гэж хичээлээ. Гарах нэ. Ойлгохгүй байна. Ухахгүй байна. Толгой хүрэхгүй байна. Гэгчлэн өгсөд орсоод л байх юм. Тэдэрсүүд яагаад байгаа юм? За нэгдүгээрт дадалжаагүй тул холол санагдаад байгаа юм. Даах хэрээр нь өгөөд байхад даахгүй гэж сэтгэхэд байгаа нь. Танил бусын шинж бөлгөө. Танаад ирвэл даахаар хөнгөн мэдээлэг өгсөн гэдгийг охоглоно. Төгөө үнэлж чадвал мэдээлгээ өөртөө тогтоож одоо л хэрэглэх гарц гаргалгаа шийдэл гэж рүүгээ дөтлөх нэ. Энэ хоёрын наан нь юу байх ёстой бэлээ? Өнөө хаалтуудаа буулган шүү дээ. Бардамлаа, өөр уцаараа, залхуурлаа, атаархлаа гэх мэт чулуун хан хэрэмнүүдийг таниж мэдэж хүлээн зөвшөөрч дарангуйлж хянан тодлож өдөрдөн утсан хөөхөлтэй аятай байлгаж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэж байж шинээр өгөгдөл сүлэн шүү дээ. Энэ дээр тэр 13 дугаар зууны байна уу? Бусад цаг үеийн онгодтой улаач нарын хаалт нь арвин байна шүү дээ. Би л онгодтой. Миний онгодол сэцэн бөлгөө. Миний онгодын хэлж байгаа нь туйлын үнэн бөлгөө гэсэн хандлага мөн үү? Тийм үү? Энэ юу юм? Бардамлын хан босоо ийм хантай байхад би чихэн дээр нь очоод дэлхийг аврах ухаан хайрлсан ч тоож сонсохгүй байлгүй дээ. За тэгээд би өөрийгөө үндэс хэмээн тодлох гэсэнгүй. Гэхдээ л тодорхой орон зайд холбож байгаа нь бол үнэн юм шүү. Холбоосоо авахгүй, холбогдохгүй бол Яхов 21-р зуун руугаа
Тийм ээ. Бодитчих төвшөнд хүртэл хангалттай сүлждээлэхгүй юм дээ. Янз. Та өрсөд юу гэж бодож байна? Дийлэж байна уу ер нь? Миний урд суугаа тул надтай заавал санал нэгдэх албагүй. Дийлэж байна гэж бодож байвал хэлэх тун. 7 хоног хүүхдүүдэд зориулаад түүхийн хичээл болсон юм. Зүй. Тэрэн дээр Монголын эртний гүрнүүдийн талаар ярьж өгсөн байхгүй юу? Тэр хичээлийг бэлдэж авах хугацаанд өмнө сонсож байгаагүй зарим мэдээллүүдийг олж авсан. Тэрний нэгэн жишээлх юм бол 13 дугаар зууны үед арвтын систем одоо маш их төгөлдөр хэмжээнд орцсон гэж өмнө дуулжсэн. Гэтэл тухайн үед би тэрийг сонсчоод арвтын систем ерөөсөд 13 дугаар зууны үед Чингис хаан бий болгоцсон юм гэж болсон ч одоо тэртээ үеийн үеэс ирж байгаа, бүртгүүлийн ирж байгаа судар бичиг хийж байгаа тэр судруудын сонссон чинь хамаа Монголын үеийн арвтын систем байсан байж таараад байна. Гэсэн чинь сүүлд тэр хичээл бэлдээ явж хаад хүн гүрний үеч гэсэндээ ялгаахгүй тэр арвтын тогтолцоо байсан юм байна. Тийм ээ. Төртийн үндэс чинь тэндээ тавигдсан босуу. Үндэс нь тавигдаад үндэснээсээ олбаалаад төгөлдөр хэмжээнд оргилдоо хүрсэн нь их Монгол босуу. Тэрийг анзаарсан. Тэгээд ягаад ч нэг гадаадын одоо улс орны хүмүүсийн Монголыг үзэх үзэлтэй холбоотой байдаг юм уу? Нэг дээр үед эртний үеийнхэн одоо нэг жоохон тийм бүдүүлэг байсан, ухаан муутай байсан гэсэн төсөөл мэдрэмж байгаадсэн. Тэгээд яг тэр судлаад ингээ үзмүүд яалч одоо жишээ нь зөв төр улсыг гүрнийг бий болгоно гэдэг чинь маш хэмжээний ухаан байж таараа. Зүгээр нэг бүдүүлэг одоо хэм мэдэхгүй нэг хүмүүс нэгдээд тэр гүрнийг бий болгоно гэж угаасаа байхгүй. Тэгээ адаглал түүхийн тэр нодуудаас тодорхой хэмжээнд тогтолцоо сэтгсэн байж таараа. Тогтолцоог мэдээж ухан ашигнууд сэтгэж дийлэхгүй шүү дээ. Тэгээд тэр оргилдоо хөрсөн хязгаар чинь шалтаа буусан энэ доод хязгаар руугаа дөхөх гэхээр хэтэрхий хол босоо. Тэгээд төртөхгүй байж байгаад төртэй болсон үүсгэл улбаа хол бол арай дөхөн босоо. Тэр эсвэл ярьсан ухсангүй үтсэн. Төрт гэдэг нь явсаар дээд хязгаартаа тулсан. Одоо төрт гэдэг чинь яахав байж л байна. Гэвч хохирлоор нь тооцвол шалтаа буучихжээ. Энэ хоёр чинь хоёр туйл босооч гэлээ. Бараг л хоёр туйл шиг хол байгаа бидтэй. Энд амьдарч байсан хүмүүсийн сэтгэлгээ одоо амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлгээний хол зөрүүтэй байдлыг ойртуулах холбоосыг төрдийг анхлан өөтгөж тогтолцоог эвлүүлж байсан өвгөд яаж холбох ухааныг нь илүү сайн мэдэж байж болох вэ? Ийм л үйл айлтсан юм өгн бол. Миний улаач өөрийгөө үнэлдэхгүй юм байж. Гэхдээ түүнд орон зай байна шүү дээ. Өөрийгөө үнэлдэггүй өрсүүдийн орон зайг хэн нөхөх юм бэ? Өөрөө нөхөхгүй гинэ. Тэгвэл тэр орон зайд л өөр хүмүүс эзлээд авах та бодвол би нэг тийм үг сонсч ирсэн. Эзлэгдэхгүй орон зай байж болох уу? Болно л даа. Та тэгсэн штэ нөгөө мэдээлэл нэгдэх эзэн ирэх гэж байдаг гэдээ ярьж ирсэн үү подкастн дээр. Тэгэхээр чин заавал тийм мэдээлэл чин эзэн ирэхтэй тэр байтугай түүнийг үйлдэх үйл мөрийг одоо хөтлөх тэр чин бас эзэн ирэхийг асуудал яваад байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр орон зайг магадгүй хоосон явж агаад хэдэн нартын дараа ч юм уу хэдэн хугацааны дараа тэр дахиж болох. Тэгэхээр чин цаг хугацааны удаашралын асуудал болоо шүү. Тийм ээ. Удаашрахаас гадна бүр холдоод байвал яах юм? Үгүй ирэх юм болов. Бодвол энэ охин өөрөө хариуцах юм байлгүй дээ. Тэгэхээр энд тандгүй л шаагалтсан өрсөд. Эдгээр нь яавал шаагалтгаа болох юм?
Хүчээрэл эвлээч, нэгдээч. Хүчээрэл Төрн юу төлөө судлаа болохгүй бол Доотлон хөлөө олохгүй, дээдлэн судлаа олохгүй лөө. А биш. Дээдсэн судлаа олохгүй бол доотс нь хөлөө олохгүй. Гэсэн хоёр утгатай. За ямар ч гэсэн нөгөө дээрээсээ эхэлж юм хэрдгийг гэж би за төрдтэй холбоод хэрэггүй байлгүй энэ төрдөөс та нар юугаа гортох вэ? Та юм уу? нөгөө бид ч өөрсдөө төргээд байсан шүү дээ. Тэгж байлаа. Тэднээс гордоод ёстой үдий байлгүй дээ. Тэгэхээр ядаж өөрөөсдийн бардамлын хоныг буузгах гэдэг эхний алхмыг хийхэд дараагийн замчиг зурайх нь байна шүү дээ. Энэ дээр хэдэн гариг төвлөрч дийлдэг бол нэг тийм одоо нөгөө хүүхд чинь нэг тийм нийгэм чи өмнөний хүмүүжүүлдэг штэ. Монгол хүн жишээлбэл солонгосч ч угаатай амар цэвэрч ажилсаг болчдөг гэдэг чинь тэгэхээр чинь бид нар миний бодлоор бол өөрөө дангаараа хичээх гэдгээр зэрэг юм орчин амар нөлөөтэй байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл нөгөө өөрийгөө хүрээлж байгаа 10 үнээр үзэх юм бол тэрнийхээ нийтг та өрөөсөд хэтэрхий эрхэлж танхилцсан өрсөд босоо. Тийм ээ. Тэр шүү. Хохиродож хохирлон нөлөөлөхгүй хэмжээнд танхилаажээ. Тэгвэл нөлөөлөхүйц хэмжээнд хохирох нь зүй босоо. Заавал тэгж улаан галтаа тулах хэрэг байна уу? Байхгүй л. Гэвч нийгмийг чинь харвал толгол янз зүгтэй байна. Сэрсэн сэхэрсэн гэж өрсөөд нь өрийн орон зайг тавлаж, өрийн мөн чанарыг ухаглаж хөрийн мөн чанарыг ухагласан хүмүүн бол бусад хүмүүн мөн адил мөн чанартай гэдгийг ухаглаж дийлэхэд дөхөн байх байлгүй дээ. Тэгэхэд хүлээн зөвшөөрөн шүү дээ. Хүлээн зөвшөөрөөд ирэхээр бүгд өөрийн онцлогоо дэлгэж эхлэн босоо. Тэнд үлээ хийх нь байна шүү дээ. Энэний төлөө би хэдхэн үг хэлж болно бидтэй. Ягаад тастад хайчих ба? Ягаад гэвэл тэд өрсөд хан ихтэй нь үнэ. Тэр нь миний улаачд айдас болж хурдаг анч үнэн. Боёо тэднээс ялгарч буй хэм улаачд үйлчлэхээр улаач тэрийг өөрлөгөө хураагаад ачхаж байгаа юм. Энэ яах үйл явц вэ? Тийм юм хураагаад идэх. Автах үйл явц. Тусгаж аваад. Ягаад автаад байгаа юм? Өөртөө эзэм бос очихоос тэр шүү дээ. Өөртөө эзэм хүмүүнийг хэн автуулж чадах юм? Тэр шүү. Ягаад өөртөө эзэм байх бардамнах гэдэг хоёр ойлголт энэ ухны толгойд ижлэр орж ирээд байгаа юм. Өөртөө эзэн хүмүүн чинь бусдын үгийг сонсохгүй юм босоо ямар ялгаатай юм гэж асууж байна. Та нар юу гэж бодож байна? Тэ өөртөө итгэлгүй болохоор автал та. Ерөөсөө юу яаж өөртөө эзэн байна гэдэг чинь өөрийгөө арендед гэж тодлохын нэр огт бос шүү дээ. Шалан доотго. Энэ өөрөө тэгж ойлгодог ухаан юм байж. Өөртөө эзэн байна гэдэг чинь өөрийгөө таньж мэдэх дахиад л тийм үү? Үнэлэх, үнэлснээ үйл болгосноор орон зай эзлэх, тэлэх үйл явц шүү дээ. Энд бардамнал орших зай өгн бол байдгүй л юм. Эзэн гэдэг үгийн утгыг Европ буюу өрнөний соёл бүх юмны дээр байх хэрэгтэй бол бүх юмыг захираад юм шиг тийм нэтээр төсөөлж хүлээж авдагтай магадгүй холбоотой таны улаач тэгж бодсон юм болов уу? Хаа нэгтэйгээс хизээ нэгэн цагт хайрцаглаад удсан дадал үзэгдэж байна. Магадгүй киноноос, магадгүй дуунаас орчин
үеийн доо хоор гэж нэг тиймэрхүү утгад ажээ. Би л чадна. Та нар хинч биш. Гэгчлэн өгөлөн дуулдаг гэж. Эн чин санамсаргүйгээр ухамсаргүйгээр гэх гэсэн. Ухамсаргүйгээр та өрсүүдийн ухамсарт суугаад байна шүү дээ. Та нар таниж барьж аваж анзааран шиншүүлэхгүй бол түүндээ удирдагдаад байгаа үйл босоо. Тийм ээ ялцчихад гэж байгаа. Энэ чиний хэлэх гээд гаргах гээд тойруулаад байсан өнөө хайрцаг гэж нь мөн үү? Гэхдээ нөгөө одоо бидний тууллаар аваад үзэх юм бол тийм шууд гарчдаг ид бол биш байгаа байхгүй юу? Би талаасаа бид нэр одоо арчаагүй юм уу гэж өөрөөсдийгөө голхийнхоо оронд нөгөө аргадаад явбал тий баг-багаар ингээд хайрцагнасаа гараад гэхдээ нөгөө шууд хийсэн юм чинь өршөөгөөрөө надад битгий нөлөөлөөрэй гэж аргадах юм уу? Аагүй өөрөөрөө одоо нөгөө угаасаа дадсан учраас эсвэл одоо нэг цэвэрлэгээ гэж нэг ойлголт өгдөг шүү дээ тий. Ингээд нэг юм аргаар цэвэрлэгээ хийчих юм бол магадгүй энэ дадлаасаа гарахад илүү хурдтай байж болох юм. Арай нэг тийм ая зөнгөөр нь гаргыг гэдэг юм бол одоо би өөртөө эргэлж байгаа арга гэдэг юм бол дадал зуршлаа шууд хаяггүйгээр баг нэг хоёр гариг тэрийг хийдэг байсан юм хийгээд гурван гаригт нь жоохон хүлээцтэй байжгаад дахиад хоёр гариг гэж яагаад шаталгасаад байна. Хамгийн эхлээд үйлчилж байхад нь барьж авах хэрэгтэй шүү. Анзаарах юм да тий. Тийм. Анзаарах. Тэ тийм амархан биш байгаад байгаа байхгүй юу? Яагаад тийм амархан яриад байгаа та хоёр? Лоо чагнаж сурхаас эхлэн шүү дээ. Тийм. Мэдрэмжээр бодлоо анзаараад. Анзаараад нэгэн аялгау сонирдлоо надад яаж нөлөөлж байна? Чи их арван ихийг түрүүн ирчихсэн шүү дээ. Тийм үү? Тэгсэн. Нэгэн аялгау сонирдлоо надад яаж нөлөөлж байна? Нэгэн хүмүүнээс мэдээлэл сонирдлоо надад юу өгч байна? Ямар хариу урвал үзүүлж байна? Намайг уурлуулж байна уу? Яагаад би уурлав? Энэ уур нь юу вэ? Гэгчлэн цогцоор нь ажиллаж байж л таниж мэдэх босоо. Энэ шатыг алгасчаад хаа хол хүрэх юм бэ? Ажиглаж байгаад сатарчаад байна те бид нар тэгвэл. Чиний хувьд анханасаа анзаарах гэдгээ танихгүй улбаа харагдаж байна. Яаж анзаарах юм? Яагаад амархан гэж ирээд байгаа юм гэдэг чинь огт анзаардгүй шинж болгоо. Анзаарах гэдэг үгээ таниж мэдэх хэрэгтэй. Энийг анзаарах гээд байгаа юм байна гэдгээс эхлэн шүү дээ. Тэгээд би тайллаа. Нэгэн аялгау сонирдлоо. Надад юу өгөв? Яаж нөлөөлөв? Нэгэн хүмүүнтэй хэлцлээ. Би юу авав? Надад ямар хариу урвал үйлчилж байна? Тэр хариу урвалын үндэс нь тэр хүмүүний надад үйлчилсэн хэмэнд байна уу? Миний тархин говлын додолжуулсан хэмэнд байна уу? Гэгчлэн ялган шинжилгэхээс эхлэн шүү дээ. Анзаараад сурлаа. За иймэрхүү хэм ингэж үйлчилдэг юм байна. Тэгвэл би түгчий та юм уу? Иймэрхүү хэм орж ирэхээр миний дотор нэг ийм үйл асаад байдаг юм байна. Сайн үйл бол дэлгэрүүлээ. Хүч өгье. Саар байвал номхотхой. Хана сэтлээ. Байнга дарангуйлж чадахгүй. Боломжгүй. Яагаад гэвэл хэм үргэлж хүмүүн рүү сүлэж бас задарч байдаг учраас орон зай гэжт нь тэр бардамнал атаархал юу байдгийг тэр саар хэмнүүд байгаа тул сүлжэл байна. Түүнийг өөрийн ухамсарт суутал дадалжуулахгүй
байх эсэх нь Таурусуудын өөрийн тархин гавлын чадлын хэрэг бүлгөө чадаад чадхаа дадал болговол ах үл үгүй шүү дээ. Ороод ирлээ задлаад гаргана. Амархан босоо нэг л дадал суулгах бол өдөө үлийг хийх гэж маш ихээр зүдэрч буй өрсүүдийг хараад ёстой л энэ яагаад зүдрээд байгаа юм болоо гэж гайхах хэмжээнд хүрэн шүү дээ. Тэгдэг шүү. Энд чинь дэвшил босоо. Дэвшил. За өөрийгөө таньж мэдэх гэдэг чинь өдийтэй судлан, ажиглан, анзааран, ажиглан дадалжуулахыг хэлэх нь байна шүү дээ. За танаад мэдлээ, үнэлээ чадлаа. Сууринда бүх болтол нь суулгалаа. Энийг нэгэн хэвд цотгох юм бол чамд алсын хараа тодорхой нь юу л бол. Хайрцаг л бол хайрцаг нь дотроо л алсын хараагаа тодлоно. Бардам байж болохгүй юм байна. Бардамыг л түгжин. Цогцоор нь үйлдэхгүй байгаа шинж шүү дээ. Хизээдээ намходох юм бардамлаас хүч сэлбэж болох уу? Болно. За болгоомжтой байж үзээрэй дээ. Хүчрэх гэд шүү. Хангалттай хэмжээнд тэрэнд ялагдаад идэгдчихгүй гэдэг итгэлээ тэйчихсэн бол ашиглаж болно. Өөрөө номхорчихгүй, буцаагаад номхдохчихно гэдэг итгэл агсан бол харыг чишиглэн цагааныг чишиглэн. Гол нь сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна. Энэ үйлийг би одоо арай л чадахгүй дээ. Хэсэг хугацааны дараа би яаж хийж байгаад чадамдаа өчгийг нь олчихсан гэдэг итгэлтэй хэрэгтэй шүү дээ. Бардамнаас айж байгаа үр бол тэрийг сайтар судлан таних яаж задлахаа эхлээд сэтгэх хэрэгтэй. Дараа нь дадалжуулах хэрэгтэй. Дадалжуулсан бол ашиглаж дийлнэ. За жишгэн бардамлыг яаж номходох вэ? Номходох гэхээсээ илүү задлах гэмээр байна. Зөвөрөө ингээд тасалаад бодонгот тийм бардам мэдрэмжтэй автцсан байгаа үедээ ил баг хамгийн мундган нэмшиг тийм мэдрэмжээр дүүгээ дүүрсэн байдаг. Тэгэнгүүт тэрийг одоо таныхаа хэлдгээр номходох тэр нэг одоо миний үгээр задлах арга нь болохоор яг нэг өөрийнхөө тэр байгаа байдлыг боддоор харах гэж айлах хичээх гэх юм уу. Би ихний одоо магадгүй чадлаа гэж бодоход энэ зүйл нь мөн хөрвөжлөх үгүй. Тэгэхээр энэ өөрийн мэдрэмж байгаад байна гэдгийг анзаарна. Хоёр талаараа магадгүй би яг тухайн хүрээлэлтэй ч юм уу мундган байлаа гэж бодоход би хамгийн мундган юм уу бас үгүй. Гээд ингээд бодонгод илүү тийм яг тэр байдал намждаг юм хэлсэн. Илүү даруусаад гэх юм уу? Болно. Төвшөнтэй өөр. Хэр цогцоор сэтгэдгээс шалтгаална. Их цогц сэтгэдэг хүмүүн бол бодолтой. Энд суугаа өчөөхөн хүмүүн орчлон ертөнцийн хувьд юу юм бэ? Энд ихэрхэх үл байна уу? Юу юм бэ? Таас босоо. Таас. Чиний мэддэг үйл орчлон ертөн зөгтөргөний зүйдэл жамын нэг цэг гэс баг үйл байж болно бидтэй. Тэгвэл өөр үйлийг хүлээн зөвшөөрөх юутай амар вэ? Орон дэд мэдлэгтэнгүүд олон л байна да. Ингэдэггүй юм, тэгдэггүй юм. Тэгээд л ингэдэггүй юм бол энэ онгод босоо тэрэн гихчлэн өнөө шулуун сэтгэлгээ бүлгөө. Өдөө шулуун сэтгэлгээтэй байж яаж тэр орон дэд байх юм?
Ингээд бодоод олчих юм босоо. За ингэж өөртөөгөө үзэлцэхэндээ бардамлыг яаж ашиглах вэ? Яг хотооны ир юм шиг л За одоо бардамлын эсрэг нь болохоор өөр өөртөө тийм итгэлгүй байдал бодоод үзсэнгүүт харьцуулаад бодоод үзсэнгүүт өөр өөртөө итгэлгүй хичнээн мэдээд анзаараад байгаа мөртлөө эсрэг нь босшоо за гүндэн тэнгүүд бардам хүмүүсийн бардамлын үндэс нь өөртөө итгэлгүй байдал юм шүү дээ. Хоосон орон зайгаа хий бардам налаар нөхөж байгаа үйлдэл юм шүү дээ тархины чинь. Угаас тэр орон дээд бос, орон дээд байх хүсэлт хоосон орон зай цээжинд нь байна гэж үзье. Түүгээрээ хий төсөөлөн дүүргээд байгаа үйл юм шүү дээ. Өөртөө итгэлтэй хүмүүс бол бардамнал гэжиг холоо орхичихсан байхандээ янз. Энэ үйлийг миний улаач өөрийн бичлэг дээр ярьчихсан тул би давтаж хэлээд юу хийх бэлээ. Энэ үр мэддэг ажээ. Яагаад хэрэгжилж чадахгүй байна гэлээ. үндсээ бүхлийг өгч таярсан дээ. Тэгээ үндсэн мөн ч бардамлах мөн ч хэрэглэх байх гэсэн юм шиг. Мэдээллийн төдий даваад мэдлэг болохгүй учраас хэрэглэх өгсөн. Тийм ээ. Таньж мэдсэн төдий үйл болгоо тэрний үр дагаврыг үнэлбэл өөртөө суулгаж эхлэхэндээ ядаж яаж суулгах вэ гэдэг гарц гаргалгааг хайхандээ хайсан бол олох байлгүй.